Миний нэрийг Пүрэв Хатан гэдэг. Тэгээд энэ нэрийг манай өвөө өгж байсан. Би ч өөрөө өвөө эмээгийн хүүхэд. Тэгээд яг одоо нэг гал дээрх ганц зэн эмэгтэй одоо зээ охин нь. Тэгээд өвөө эмээтэйгээ бага насаа ер нь л өнгөрүүлсэн. Тэгээд тухайн үед нь би яг эргээд бодсон 1981 оны 7 сарын 2 гэдэг. Тэгэхээр яг тэр өдөр нь Пүрэв гариг байсан болов гэд нэрээ их батсан. Тэгээд манай өвөө ч гэсэндээ яг тэр өдөр одоо нэг Пүрэв гариг байсан. Тэгээд одоо хан хинтийн тэгээд одоо манайх ч өөр эзэн Чингисийн их хаттын өлгийн нутаг гэдэг утгаараа тэг эмэгтэй ганц охин тэгээд хатан гэж нэр өгөөд Пүрэв Хатан гэдэг нэр өгж ирсэн юм байлээ. Ер нь бол Монгол улсын хэмжээнд хамгийн сүүлийн одоо 21 оны байдлаар ихэд 13 байдаг юм байлээ Пүрэв Хатан гэсэн нэртэй хүн. Манай 10 жилийн ангид бүр бит хоёр бүр нэг ангид байсан Пүрэв Хатан гэд бас охин байдаг байсан. Бит хоёрыг ингээд нөгөө шалгалт шүлэг болоод ингээд нэг жигсаадаг. Тэг ингээд дээрээсээ ингээд жигсаагаад тэнгууд бит хоёрын овог нас айгуу төстэй. Би өөрөө төр мөнхийн Пүрэв Хатан. Тэнгууд нөгөө манай нөгөө Пүрэв Хатан маань болохоор Төмөр Баатрийн Пүрэв Хатан гэдгийг тэгээд хоёулаа тэгээд тэгээд одоо нөгөө конкурс болоод ингээд жигсаасан чинь хоёулаа тээтэй олцоод хоёулаа төө олцоод намайг төр Пүрэв Хатан гэд төр гэд тэгээд цэг тавиа Пүрэв Хатан гэд манай нөгөө Пүрэв Хатныг болохоор Төм Пүрэв Хатан гэд Төмөр Баатрийн Пүрэв Хатан гэдэг гэсэн. Тэгээд их тэр тийм ижлэхэн нэртэй хоёулаа яг шалгалт шүлгэн дээр ингээд нэг ангид сурж байсан. Тийм манай нэг бас манай ангийн охин байдгийн. Дахиад нэг зөвөр Пүрэв Хатан гэсэн нэртэй нэг тохиолдол нөгөө 13 хүн байгаа. Тэрнээс чинь нөгөө хоёртой нь би яг дарилсан. Нэг нь манай ангийн охин, нэг нь надад ирэхээр би нөгөө 2000 оны ихэр нэгдүгээр төрөхөд нөгөө нэг анхныхаа хүүхдээ охиныг гаргаж ирсэн. Тэгээд яг төрчөөд байжсэн чинь манай нөгөө одоо яг асрагч одоо нөгөө совилогч нэгдүгээр төрхийн совилогч нь Пүрэв Хатан гэж нэртэй таарад тэгээ бүр намайг өстэй ямар гоё юм бэ яг ижлэхэн нэртэй хүнтэйгээ дайрлал амар ховор байдаг. Амьдаага асарна гэж намайг ч нөгөө ус мус зөөж өгөөл айгүйх тийм эмнэлэг дээр юу яжсан тасалж байсан. Тэр нэг амьдаа дээр бас нэг одоо 20 жилийн манай охин одоо 20 хүрэх чагаа. Тэгэхээр 20 жилийн ай дээр нэгдүгээр эмнэлэг дээр нэг цэцэг мэцэг авч очно. 20 жилийн дараа очно гэж боддгийн. Бага байхдаа болохоор би нөгөө миний нэр чинь нэг тийм юу биш болохоор нэг хайртай нэрнээс ичиг чинь байхгүй нэрээрээ нэг тийм бахархах чинь мэддэггүй хөөхтэйсэн. Ер нь ингээ хүмүүстэй одоо ингээл нэрээ хэлээл Пүрэв Хатан гэж нэрээ хэлээл танилцахаар хин гинэгс өө ямар гоё нэртэй ингээл тэгээд нөгөө тэр нэг 2000 оноос хойш их сургууль мургуулаа төгсөөд ингэснээс хойш нэрээрээ аягүйх бахархдаг болсон. Тэгээ би өөрөө бас нөгөө Хинтийн нутгийн тэгээд тийм манай одоо Хинтийн аймгийн Баяадрах сумч их хаттын өргөө гэж байдаг. Тэгээ сүүлийн одоо тэр хоёр хатан чинь манай Дондог Долом Гинэмпэл хатан чинь бас Хинтийн аймгийн Баяадрах сумаас сумын хүмүүс. Тэгээд ер нь нөгөө нэг их хааны үлгий, их хаттын үлгийгээд ер нь манай Хинтигийнхэн чи эрэгтэй хүмүүсүүдийг харахаар айгүйх тийм Баатар гэдэг нэртэй. Одоо дандаа Баатар гэл ийм юунат нэртэй. Эмэгтэй хүмүүсүүд нь тийм хатан гэд бас нэртэй болохоор нөгөө наваг болохоор хүмүүс Хинтигийнх болохоор тиймэрхүү тохиолдлоор өснө гэж бас айгүйх асуудгийн. Тэгээд ер нь бол хүн айгүй тийм зөв хүн байх ёстой. Тэгээд манай одоо өвөө маань хэлдэг байсан. Ер нь хүн одоо ямар ч боловсрал эзэлсэн байсан гэсэн айгүй зөв хүн байх ёстой гэд хэлдэг байсан. Тэгээд зөв хүн байхад бол цаашаа тэгээд өөрөө бүх юм болоод явчин. Тэгээд одоо эмээ өвөө манаас би нэг өөрөө эмээ өвөөгөө хөөгдлөхөөр эмээ өвөө манаас тэнгэрээс харж байгаах. Тэгээд ийм зөв хүн байх юмсан, сайн хүн байх юмсан гэж хичээж явдаг да.